англи сурч байгаа бол заавал Америк англи багш даалгаж ийж илүү үр дүнтэй гэж ярьдаг. За миний бодлоор бол үгүй. Би ч Японы клуб үзчихсэн, Америк явахтаа үзчихсэн, Итали болж үздэг юм байна. За энэ хоёроо л үзсэн юм байна. Тэгэхээр бол Филиппиний хол номер 1 бол байсан. Миний хувьд амар гоё байсан. За сайн уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ бичлэгээр давтаа морил би өнөөдөр болохоор та нартай Филиппинд англи хэл сурах үнэхээр үр дүнтэй юм уу? Тэрний сайн давуу тал болон сул талыг өөрийн туулсан туршлагаас сэтгэл болгон та нартай хуваалцахаар энэ сууж байна. За яагаад Филиппинд англи хэл сурахаар шийдсэн бэ гэвэл би Японд их сургуулаа төгсчөөд тэгээ надад IELTS оноо хэрэгтэйсэн байхгүй юу? Би Итали руу явмаар байсан. Итали руу явж дахиад сурмаар байсан. Тэгээ IELTS оноо хэрэгтэй байсан учраас Монголд сурахгүйгээр Филиппинд англи хэл сурах гэж бодоод тэгээд Филиппин руу явсан гэсэн үг. За миний хоёр найз, хоёулаа Монгол, нэг нь болохоор Японы агентлагаар дамжуулж явсан, нөгөөт нь болохоор Монгол агентлагаар дамжуулж явсан. Тим хоёр хамгийн сайн найз маань Филиппинд очиод англи хэлний сургалтанд суугаад бас маш их үр дүнтэй байсан, маш гоё байсан гэд дандаа эерэг сэтгэлдлүүдийг тэр хоёроос авсан болохоор бас анх Филиппинийг зорж англи хэл сурах гэж очисон. Филиппинд англи хэл сурах нь үнэхээр үр дүнтэй юу гэж та надаас асуувал би үнэхээр үр дүнтэй гэж хэлнэ. Тэгээ та надаас бас энэ чи надад санал болох уу гэвэл тийм ээ, би таныг бол тэгээ боломжтой байгаа бол заавал Филиппин явж сураарай гэж хэлмээр байна. Би бол танд санал болгоно. За би бүгдийн та нартай чадхаараа хуваалцахыг хичээе. За би яагаад Филиппинийг сонгосон бэ гэвэл ерөнхийдөө бол үн өртөг нь Америк болон Их Британи, Сингапур гэдэг ингээд англи хэлний хөтөлбөрүүдтэй ийм газруудаас бол бүр маш хэд дахин хямдхан. Филиппин бол маш хямдхан. Чи вакуумжилсан сургалт байгаа штэ. Тэгээд нэг багштайгаа ингээд туулж ингээ вакуумжилсан хичээлүүд авч болно. Тэгээд хоолн цаанаасаа байр нь бас цаанаасаа хамт төлчнө. Ингээд эднээсээ ингээд ер нь бол маш хямдхан, өртөгтэй. Гадуур найзуудтайгаа ханг аут хийх ч юм уу те. Тийшээ янз бүрийн арал руу явъя тэр гэвэл бас маш хямдхан тусдаг. Ер нь маш боломжийн нэгтгэх нь болохоор хоёрт нь болохоор англи хэл ер нь бол Филиппин улсын хувьд бол хоёр дахь хэл гэж хэлж болно. Филиппин улс маань ерөнхийдөө 1898 оноос 1946 оны хооронд Америкийн колоничлолт байсан болохоор энэ үед англи хэлийг боловсролын системд нь нэвтрүүлсэн юм байна лээ. Тэгээд Америкийн засгийн газар англи хэлийг сургуулиудад заах гол хэл болгож олон Америк багш нарыг илгээж англи хэлийг түгээн дэлгэрүүлсэн юм байна лээ. Америкийн колоничлолын үед англи хэл сургалтын гол хэл болж олон хичээлийг англиар задаг болсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ нь оюутнуудад англи хэлийг багаас нь сурах боломжийг бол олгосон. За англи хэл нь болохоор бизнес судалдааны гол хэл бөгөөд олон улсын компаниуд Филиппинд үйл ажиллагаагаа явуулдаг тул англи хэлний мэдлэг ажилд ороход нь бол маш чухал үүрэгтэй байдаг. Тийм филиппинчүүдийн хувьд бол ингээд англи хэл бол бараг л төрлөх хэл шиг нь болцсон байдаг. За манай монголчуудын дунд англи хэл сурах байгаа бол заавал Америк юм англи багшийг даалгаж ийж илүү үр дүнтэй гэж ярьдаг. За миний бодлоор бол үгүй. Америк англи хүн мөртлөө яг англи хэлийг сайн заадаггүй бид зөндөл тийм хүмүүсийг харж байсан. Тэгэхээр энэ бол айгүй өрөөсгөл ойлголт. Заах байгаа хэлээ маш сайн ойлгоцсон, утгыг нь ойлгодог, бас заах арга барил нь сайн байвал ямар ч улсын хүнээс бол өөр улсын хэллийг заалгахад бол асуудалгүй харин ч үр дүнтэй гэж бол би хувьдаа бол хардаг байгаа. Филиппинчууд англи хэлээ маш сайн заадаг, арга барил нь маш сайн, олон жил заасан байдаг. Тийм туршлагатай хүмүүс байгаа. Тэгээд айгүй тийм туршлагатай, айгүй тийм бас гуравт нь хэлэх юм бол айгүй тийм найрсаг тийм хүмүүс тэгээд ингээд очиод хэл мэл сурахад ч гэсэн 90 тарин чухал штэ тий. Тэгээд Филиппин хүмүүс л айгүй тийм акаруи буюу айгүй тийм гэгээлэг гэдгээрээ ер нь хүмүүст айгүй танигдсан байдаг ш. Намайг Японд хахад Филиппин хүмүүс айгүй тийм гэгээлэг гоё хүмүүс дандаа инээж идэг тийм сэтгэлээрээ тийм гоё хүмүүс байдаг байсан. Тэгээ энэ маань ч гэсэн би ер нь Филиппин явбал гоё юм байна гэсэн тийм мэдрэмжийг бол төрүүлсэн. За тэгээ дөрөвт нь болохоор
Яагаад Филиппинийг сонгосон бэ гэвэл уур амьсгал нь дулаан уур амьсгалтай тийм арлын орн руу би явж үзье гэж бодсон. Тэгээ англи хэл сурангаа бас өөр шинэ улс соёлыг үзье гэж бодоод тэгээд тийшээ очисон байгаа. Филиппин явсан байгаа. Тэгээд аялал жуулчлал нь бол маш сайн хөгжсөн. Өнөөд нь хямдхан, арал нь маш гоё байгальтай ийм газар байсан. За дараагийнх нь болохоор би та нарт сургалтын төв болон хөтөлбөрөөр хальт танилцуулъя. За би агентлаг нь болохоор Монголд нэг Монгол агентлагаар дамжуулж би явж исэн. Тэгээд нэг агентлагийн олонгуудаа шууд очиж уулзаал тэгэл баралж шууд тэнцэнэ гэрээ хийгээл тэгээ баг 10-аад хоногийн дараа би Филиппин руу явчихсан. Айгу хурдан шуурхай найдвартай харилцаад амар тийм байгууллага байсан. Гэхдээ би хайсан чинь би олохгүй нөгөө байгууллагынхаа нэрийг тэгээ би хэрвээ олчих бол даар комент хэсэгт үлдээчи. За би миний явж исэн сургууль нь болохоор SMEG би буруу уншиж магадгүй шүү. SMEG ч лөө. SMEG гэж тэгж уншдаг нэг тийм англи хэлний сургууль байгаа. За тэр англи хэлний сургууль нь болохоор би та нарт товч танилцуулах юм бол за SMEG гэдэг хэлчихье. За SMEG Global Education нь болохоор Филиппин улсын Сибу хотод бол байрладаг. Тэгээд англи хэлний сургалтын томоохон төвүүдийн нэг юм байлээ. Тус сургууль нь нийт 4 кампустай бөгөөд 1210 оюутны хүчин чадалтай. SMEG нь олон улсын шалгалтын байгууллагууд болох ETS, British Council and Cambridge болон 90 гаруй ихтэй сургууль олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг ийм сургууль юм байлээ. Тэгээд хөтөлбөрүүд нь болохоор янз бүрийн дотор нь хөтөлбөрүүд байдаг. Хэрвээ та зүгээр англи хэлний үндсэн чадваруудыг хөгжүүлэх зүгээр англи хэлээр зүгээр ярьж сурыг гэж хүүхдээ явуулъя ч юм уу бага насны хүүхдээ явуулъя гэж бодж ивэл ESL гэдэг ерөнхий англи хэлний тийм хөтөлбөр байдаг. За тэгээд бас IELTS өмнөх хөтөлбөр гэж бас байдаг. IELTS бэлтгэхийн яг өмнөх тийм хөтөлбөр гэж бас байдаг. За IELTS-ийн хөтөлбөр, TOEFL-ийн хөтөлбөр, TOEIC-ийн хөтөлбөр, тэгээд бас бизнесийн англи хэл гэж байдаг юм байна лээ. За тэгээд энэ SMEG нь болохоор ерөнхийдөө бол юунаас шалтгаалаад сургалтын төлбөр нь бол тань одоо өөрийн чинь сонгосон хөтөлбөр, сургалтын үргэлжлэх хугацаа, байрлах байрны төрлөөс хамаарат бол өөрөөр байдаг юм байна лээ. Одоо ганцаараа оръё, өрөөндөө одоо шинэ байрандаа ганцаараа оръё ч юм уу хоёулаа оръё гэвэл арай үнэтэй болоод ирнэ. Зүгээр дөрүүлээ оръё. Би дөрүүлээ байсан. Дөрүүлээ оръё гэвэл арай хямдхан болоод ирнэ. Тэгээд хоолны мөнгө, тэгээд IELTS, TOEFL энэ төр нь болохоор одоо энгийн ESL гэдэг хөтөлбөрөөсөө бол арай өндөр дүнтэй байсан шиг санагдаж байна. Би бол яг төлсөн мөнгөө бол бүр яг нэг бүрчлэн бол санахгүй байна. Тэгээд та хэд маань судалж агаад өөрсдийнхөө сонирсон хөтөлбөрөө сонгож байгаа. Тэгээд хугацаа нь бас янз бүр байдаг. 1 сар, 2 сар, 3 сар зарим хүмүүс бүр тэгээд 6 сар, 1 жил энэ төр хүмүүс тэнд байрлаж тэгж англи хэл сурдаг юм байна лээ. Тэгээд японочууд бүр амар их явдаг. Тэгээд би очиад японоор ярьсаар агаад таарсан. Юу нь бол айгүйх Японы найзуудтай болсон тэнд очиад дараалж худалч хүнд тэдний 80% нь 70% нь болов японочууд бол байсан. За багш нарын чанар бол би бол сайн гэж хэлнэ. Маш сэтгэлээсээ хүнд яаж заах арга ивэ олцсон арга заах чадвар нь маш өндөр, сэтгэлээсээ ажилдаа дуртай ингэж гоё гэгээлэг ийм хүмүүс найзууд болоод болмоор ийм гоё хүмүүс бол байсан. Тэгээ акцент энэ төр бол ерөөс санаа зовоод бол хэрэггүй. Филиппин акцент энэ төр санаа зовоод хэрэггүй. Айгуу сайн. Гэхдээ яг уу хэрвээ одоо над шиг би ч мэн одоо IELTS өгөхийн тулд тэгээд би IELTS-аа Филиппинд өгсөн байхгүй юу. Тэгээд яг IELTS өгөхийн тулд ингээд айгуу англи хэл дээр бүр амар хичээ, бүр оноо авъя гэдэг ингээд хичээж байгаа
хүнд хэрвээ таны бичих ангичин багш ч юм уу эсвэл ярианы чин багш энэ төр таалагдахгүй байвал та ангиас сольж болдог. Тэн чинь маш олон багш байгаа. Худалч хүндэтгэлийн 30 40 багш нар байгаа. Тэр багш нараас та өөрөө харж агаад хүмүүсээс сонсож байгаад тэгээд хамгийн сайн бичих одоо тий бичих даалгаварт нь хамгийн сайн багш аль багш вэ гэдэг одоо тий очиод найз болсон энэ төр хүмүүсээс асууж байгаа. Тэгээд багшаа сольж болдог шүү. Тэрэн дээр бас анхаараарай. Хэрвээ та смег руу явах гэж байгаа бол би бол ярианы багшаа маш их сольсон. Маш их сольсон. Тэгээд сольжгаад хамгийн сүүлд нь өөрийнхөө хайртай багштай таарсан байдаг юм гэдэг. Хэрвээ та нар смег руу явахаар бол надаас асууж болно. Би тэгээд нөө хайртай багшаа хэлж өгч болно. Манай багш бүр маш сэтгэлээс маш сайн заадаг. Олон жил англи хэл заасан тийм багш байгаа. За тэгээд хичээлийн хуваар гэх юм бол за миний хувьд болохоор ингэж байгаа байхгүй юу? Өглөөний одоо би энэ чинь ноутбукээс харж байна л да. Одоо жишээ нь өглөөний 6:40-оос 8 хүртэл болохоор morning Sparta гээд одоо хүн болгон суусч болно, суухгүй ч байж болно. Ийм одоо миний хувьд бол IELTS-ийн practice test буюу одоо mock testүүд бол би энэ дээр хийдэг байсан. Тэгээ би суучих болно, суухгүй ч гэж өглөө 6:40-оос. За тэгээд хамгийн ихний хичээл нь болохоор special class гээд 8:40-оос 10:15 10 цаг 15 минутын хооронд ийм хичээл байсан юм байна. Special class гэдэг нь болохоор миний энэ дээр болохоор янз бүрийн special class гэдэг нь болохоор тэрэн дээр болохоор одоо юу ч орж ирсэн та дуу сонсоод тэр дууны утгыг хамтдаа одоо тий айлгадаг ч юм уу шинэ үг сурдаг ч юм уу энэ дээр ийм одоо минийх төр sitcom гэж бичсэн байл шинэ Friends интервьюг хамт үзээ тэрнээс ингээд үг сурдаг ч юм уу ярилцдаг ч юм уу ийм special class байсан. За энэ дээр нь болохоор суусан ч олон суухгүй ч байсан болно бас. За дараагийнх нь болохоор миний хувьд ч тий би өөрийнхөө л юг харж байна. Та нар ингэ нөгөө нэг хичээлд орохоос өмнө одоо тэр сургууль анх очичоод нус төвшин тогтоох шалгалтаа өгдөг байхгүй юу. Тэгээд төвшин тогтоох шалгалтаас чинь хамаарат цаанаас чинь ингээд танд хуваар гаргаж өгдөг. Тэр хуваарийн дагуу та явна гэсэн үг. Тэгээ хүн болгоных өөр. За дараагийн нь болохоор 10:25-аас 12-ийн хооронд миний хувьд болохоор writing байсан байна. Тэгээд миний багш болохоор Tony гэдэг багш. Энэ багш бас айгуу дайггүй сайн багш байсан. Залуухан мөрчлөөс нэг хоёрын маяр л ихч тийм мөртлөө айгуу сайн багш байсан. Тэгээ writing ч айгуу хэцүү шттэ. Наад миний хувьд бол хамгийн хэцүү skill тэгээд тийм болохоор би бас одоо сайн багштай таарах гэж бас хит удаа writing сольсон байдаг юм аа. Багшаагаа хит удаа сольсон байдаг. За энэ writing болохоор нэг зөвхөн тооноос гэдэг багш бид хоёр л одоо тий 10:25-аас 12 цагийн хооронд тулж ажиллаж одоо writing дээр ажиллана гэсэн үг. За дараагийнх нь болохоор 12 цагаас бид нэр тэгээд өдрийн цайндаа ороод иймэрхүү хоолнууд иддэг. Би зургийг нь оруулчих. За иймэрхүү хоолнууд идээд өдрийн цайндаа ороод за хоолны хувьд би ярих юм бол энэ дээр манай смегийн одоо тий яг эзэмшдэг хүн нь гэх юм уу захирал нь солонгос хүн байдаг юм шиг байна лээ. Тэгээ хоол нь ерөнхийдөө бол дандаа солонгос тал руугаа кимчи, будаа, амтд будаа, өөрчүүд юу байдیں۔ Тийм иймэрхүү тэгээ янз бүрийн ногоонууд, жимснүүд гээд иймэрхүү одоо солонгос маягийн юм бол хоолнууд айгүйх байдаг. Тэгээ би анх очиод одоо хоол нь бол ямар ч асуудалгүй гоё таалагддаг байсан. Тэгээд хоол нь болохоор өглөө бас цайтай байхгүй юу? Өглөөний цай гэж бас байгаа. 8 цагаас 9 цагийн хооронд ч илүү. Өглөөний цай гэж байгаа. Өдрийн хоол гэж байгаа. Тэгээд оройн хоол гэж байгаа. Эднийг бүгд цаанаас ийм том зааланд орж агаад одоо авч иддэгэ гэсэн үг. За дараагийнх нь за хоол бол тийм байгаа. Тэгээ хоолн дээр нэрээ дахиад нэг юм хэлэхэд би нөө тэр хоолыг 3 сар ингээд идсэн чинь миний ходоод өвдөө Филиппиний ус нь бас айгүй. Ундны ус нь тийм цэвэрхэн биш. Тийм болохоор миний ходоод өвдөө тэгээд ус нь бас сайн таарахгүй миний үс унаа. Тэгээд миний энүүгээр бүр ингээд дөнгөж төрсөн хүн шиг юм жижиг baby hair-ууд бүр амарх гарч ирээд амарх ингээд унсан. Тэгээд миний нуруугаар бүр амар хэм туураад тийм нэрэ сул тал бол тийм сул тал байгаа шүү. За дараагийнх нь болохоор 1 цагаас 2:35-ийн хооронд speaking гээд миний нөгөө хайртай багш Эйлин гэдэг нэртэй юм хайртай багштайгаа хичээлдэг байсан. За энэ болохоор тийм Эйлин гээд манай багш болон би ингээд бид хоёр нэг
хичээл гэсэн үг. За тэгээд цаашаагаа болохоор 2:45-аас 4:20-ийн хооронд болохоор reading гээд group class. Group class-д нь болохоор хамгийн ихдээ 4 хүн, тэгээ хамгийн багадаа нэг ч юм уу би ганцаараа ч байдаг үе байдаг байсан. Ганцаараа ч юм уу, хоёулаа ч юм уу. Ингээд group class тэгээ дараа нь listening гээд 4:30-аас 6-гийн хооронд group бас G гээд бас G багштай хайртай group class байсан. Тэгээд энэ writing, speaking, reading, listening энэ бүгдээрээ одоо IELTS-ийн одоо жишг даалгавраас явж байгаа гэсэн үг шүү дээ, тий. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор 6 цагт бид нэр хоолндоо орчоод орооны хоолндоо орчоод тэгээд 7-оос 8:35-ийн хооронд болохоор evening Sparta гээд оройны Sparta class. За энэ дээр нь бас адилхан IELTS-ийн practice test буюу одоо mock test-ийг бас нэг багштай бүр олуулаа. 10 хэдүүлээ 20 ч юм уу. Тэгэж суудаг байсан. Тэгээд өдрийн morning Sparta, оройн evening Sparta, тэгээд special class тасуусан ч болно, суухгүй байсан ч болно гэсэн ийм юм бол байсан. Тэгэхээр бүр амар хичээлж байгаа. Зү би бол ихэндээ бүх ангид нь эхлээд би суудаг байсан. Эхний 14 хоног бол бүх ангид нь суусан. Өглөөний 6-аас оройны 8:30 хүртэл бүр ингээд хичээлээр бөмбөгтөөд би бүр ингэж их ойр үед хичээл хийгээгүй мэн гэж нэр ботсон шүү. Тэр үед бүр амар ядардсан байлээ. Тэгээд 4 дахь өдөр болгон оройны 9-өөс илүү 8-аас илүү IELTS-ийн mock test бүгдээрийн яг ингээд IELTS авч байгаа юм шиг бүгднийг ингэж оруулангуудаа бүгд яг одоо IELTS өгж байгаа юм шиг тэгэж 4 дахь өдөр болгон шалгалт авдаг байсан. Тэгээд тэр нь амар хэцүү байсан. Дандаа юм сэтгэл түгшилтэй. Одоо өнөөдөр юутай штэ гэдэг mock testтэй штэ гэдэг. Бүр хичээлээр болно үздэг яг вакуумжуулсан ийм сургалт. Бүр ялцчгүй вакуумжуулсан сургалт. Хэрвээ та сайн багшаа олоод те орсон ч гэсэн яг бас тэр дотроосоо яг ярианд айгуу сайн те бичгтээ айгуу сайн тэр багш нараа олоод ингээ бүр яг дуртай багш нартайгаа ингээ удаан ингээд явах юм бол танд бол маш их одоо өсөлт бол өгнө. Тэгээ хүмүүс чинь өглөөний бараг 6-аас орой хүртэл ингээд суучаа дахиад нөгөө 8:30-аас эхлээд те ингээд өөртөө номын сан гэж байдаг. Номын сан дотор нь номын санд ингээ бүгд хичээл хийгээд сууж идэг. Тэгээд хүн өөрөө хичээ бистэ яаж хийж байгаа л те IELTS өндөр анаа авна гэж бодож ч юм уу англи хэлтэй сайн болъё гэж хүн хичээвэл айгүй хурдан одоо англи хэлээ сайжруулах боломжтой гэж бодож байна. За би яг одоо Японд болохоор очиход айгүй японочууд байсан. Тэгээ японочуудаа заримдаа ингээ японоор ярьцдаг. Ер нь ихэнхдээ ингээ бараг японоор ярьцдаг. Тийм байсан болохоор одоо япон хэлгүй ч юм уу зүгээр одоо манай монголчууд энэ төр очиж байгаа бол англиар ярих орчин бол бүр хангалттай бүрдсэн. Миний нэр Эсмик гэдэг тэр сургуульд маань монгол хүн намайг очиход байгаагүй. Би ганцаархнаа монгол хүн байсан. Тэгээ ганцаархнаа монгол юм байж японочууд шиг тэгээд явчихдаг байсан шүү дээ нэрээ. Тэгээд японочудтай тэгэж хамт хичээл хийгээд найзууд болоход надад гоё байсан. Хичээл хийх орчны хувьд ямар юм бэ гэж хэлж байгаа байхгүй юу? За ерөнхийдөө бол одоо нэгээр хичээлдэг ангиуд, группээр хичээлдэг ангиуд энэ төр маш утгатай тий маш тийм ойр сэтгэл тайрхан тийм харахад айгүй тийм гоё нэрхтэй тийм ангиуд бол байдаг. Би Смигт бол ялцчихгүй айгүй дуртай. Орчингийн хувьд бол надад ерөөсөн тийм юм гэд хэлэх юм бол ер нь бол байхгүй. За дотор байрны хувьд ярих юм бол би болохоор өрөөндөө дөрвөлээ байдаг байсан. За манай нөгөө охтууд маань нэг нь хятад, хоёр нь Япон байсан баха. Тэгээ гал тоогоотой. Тэгээ гал тоогоонд нь болохоор нэг хоол хийж идэхгүй мэдээж бид нар шин доороо нэг цанасаа хоолтой болохоор хоол ер нь бол нэг хийж идэхгүй. Хоол бол ерөөсөө хийж идэхгүй. Тэгээд ер нь бол 1-3 сар энэ төр амьдрахад бол дотор байрны хувьд бол ямар ч асуудал бол байхгүй. Дотор байрны гэсэн ерөнхийдөө бол цэвэрхэн 7 хоног болгон таны өрөөгч нь цэвэрлдэг хүмүүс ирж маш сэтгэлээсээ тэгж аюугаа цэвэрлдэг байгаа шүү. За амьдрахад бол ер нь бол ямар ч асуудал байхгүй. Тэгээ орчин дээр нэрээ дахиад нэг юм хэлэхэд бас дотороо кафетэй. Тэгээд тэр кафед нь янз бүрийн юмнууд зардаг. Тэгээд айгүй тухтай
талтай яг юм кафед байгаа юм шиг ийм мэдрэмж бол өгдөг. Бас жим байгаа. Жимд нь ер нь бол бүх юм байгаа. Бас цэвэрхэн дүү те. Өөрөө пилатес мат одоо йога мат энтертэй бол би бол йога маттай байсан. Дандаа очиж өглөө алган хичээл хийхээс өмнө тэнд пилатес хийдэг байсан. Тэгээд ер нь бол бүх юмд бүрдсэн. За миний хувьд гэх юм бол англи хэлний хувьд бол сайжирсан хүсэж байсан. IELTS-ийн хоноог аваад одоо л Италид ирээд ингээд сурж байгаа. Тэгээд дахиад бол маш одоо тий өндөр бол гарсан. Тэгээд би өөрөө нөгөө IELTS-аа Филиппинд өгсөн. Тэгээд Филиппин англи хэл өгөхөөр одоо өөрсдийнх нь хоёр дахь хэл нь англи хэл болохоор айгүй хүнд шүүдэг. Айгүй хатуу шүүдэг. Айгүй хатуу дүнгээ тавьдаг гэж сонссон. Манай японочууд энэ төр буцаж Японд очиж агаад IELTS энэ төр өгöd ч юм уу те. Тэгэж байсан. Тэг яагаад гэвэл Японд арай зөөлхөн шүүдэг. Яагаад гэвэл японочууд явж англи хэл чинь хоёр дахь хэл нь биш шүү дээ те. Айгүй зөөлхөн шүүдэг гэсэн манай монголд ч ихсэн айгүй одоо зөөлхөн ерөнхийдөө шүүдэг гэсэн. Тэгээд Филиппинд болохоор хатуу шүүдэг гэж хэлж байсан шүү. Хатуу шүүдэг гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэгэхээр та спикер байгаа штэ. Speaking байгаа штэ. IELTS чинь тэрэн дээр ингээд та нөгөө хүнтэйгээ ярихаар ингээд дуудлага чи айгүй хатуугаар шүүдэг гэсэн үг байхгүй юу? Хичээлээс гадуур сонирхолтой зүйлс туршлагууд гинэ. Хичээлээс гадуур сонирхолтой зүйлсүүд бол маш их байсан. Тэгээд айгүй олон Сибут чинь хотын төвд нь очиод дэлгүр хэсэгт ч гоё. Филиппиний айланд бол үнэхээр гоё. Үнэхээр хичээлийн гадна санд бол найзуудтайгаа иш тишээ явах удаа үзэх юм маш ихтэй. Зүү орсон ч болж байна. Айланд явсан ч болж байна. Энэ дээр нэг юм нэмж хэлэхэд Тайланд массаж бүр маш гоё байсан шүү. Бас Испани амар гоё байсан. Заавал Тайланд массаж Испанд маш хямдхан байсан шүү. Ер нь үнэхээр гоё байсан. Тэгээд би юм жижигхэн нэр айгүй юм жижигхэн Филиппин чинь дотроо бүр амар олон арлуудтай жижиг 12 сарын 25-нд Christmas-аар найзуудтайгаа ингээ нийлж агаад амар жижиг айланд явсан. Тэгээд ингээ Филиппин тийм сонин гоё туршлага байсан. За найз нөхөдтэй болох дээр санаа зовоод хэрэггүй шүү гэж хэлээ. Давуу болон сул талуудыг хэлэх юм бол за давуу тал нь маш хямд өртөгтэй. Тэгээд англи хэл чинь хурдан сайжирна. Шинэ одоо соёлтой танилцсан олон найзуудтай болно тий. Тэгээд иш тийшээ одоо аялж явхад иш тийшээ юм үзэхэд ч гэсэн бүх юм нь бол байгаа. Айгуу тийм гоё арлаг тийм манай найзууд болон би одоо тий клуб дор дуртай байсан. Яагаад гэвэл дуунууд нь айгүй гоё. Тэгээд нөө Филиппинчууд өөртөө айгүй ийм гэгээлэг хүмүүс болохоор дуун дээр бүр айгүй гоё бүжиглдэг. Ингээд айгүй найрсаг. Филиппиний клуб бол бүр амар гоё юм байлээ. Манай найзууд ч гэсэн тэгжээсэн. Манай нөө явсан хоёр монгол найз маань ч гэсэн Филиппиний клуб бол өстой амар нэг гэдэг тэгжээсэн. Би ч нөө Япон клуб орж үзчихсэн, Америкийн орж үзчихсэн, Италид орж үзээгүй юм байна. За энэ хоёроор л орж үзсэн юм байна. Тэгэхэд бол Филиппинийх бол номер 1 бол байсан. Миний хувьд бол амар гоё байсан. Тустай юм клуб байсан баггүй. Тэр нь болохоор зөвхөн англиар ярьцгаая гэх тэгээд ингээд сар болгон жилүүд 2-7 хоногт нэг удаа ч илүү ингээд янз бүрийн газруудаар хамт явдаг. Би Филиппиний их сургууль руу орж үзсэн. Укулеле гэдэг тийм жижигхэн гитарын төр тоолж үзсэн. Тэгээд тийм арга хэмжээнүүд тэгж зохион байгуулдаг тийм клуб байдаг. Тэгээд тэдэрний интернет гэх юм бол бас танд ингээд ийшээ Филиппиний дотор ингээд Сибур аялах юм боломж чинь бол гарч ирэх шүү. Тэр нь бас маш гоё. Давуу талтай дахиад нэг хэлчих юм бол нөгөө арлын орон болохоор та одоо нэг их хувцас аваад яваад байх шаардлагагүй. Хувцсны зарлага марлах гэж юусоо гарахгүй. Нэг шорт 2-3 шорт ч юм уу 2-3 юбк ч юм уу. Тэгээд цамцнууд ингээд аваад явчихад л ингээд болно. Тэгээд нэг углаашууд тэгээд тийшээ бич энтер явъя гэх юм бол арал энтер явъя гэх юм бол бикини ч юм уу. Айгуу тийм хувцсан дээр тийм санаа зовоод байх юм байхгүй. Тэгж толгоо гашилгахгүй. Нэг хитэн хувцаа ингээд ээжлээд өмсгөхөд амар цагаар хувьд тэр нь бол маш хол амар санагцсан. За тэгээд хитүүлээ сул тал руу орох юм бол яг уу хамгийн ихэнд болохоор бүр ингээд хоолыг нь амар удаан идээд ирэнгүүт бүр 3 сараас их одоо тэнд байрлаж байгаа хүмүүс нь бүр ингээд хоол идэхээ цаанаасаа өгдөг хоолыг нь идэхээ
болцсон байсан. Бүр өөдсөн нөгөө хоолоосоо дахиад нөгөө нэг дандаа адилхан менюнууд байгаа шүү дээ. Айгу уйдаа тэг өөрөөсөө дандаа одоо тий дотор байранда хоол иж иддэг болсон гэж тиймэрхүү бас яриа би сонссон. Тэгээд тэр хоолыг дандаа идээд байнгут хотоод өвддөг юм бэлээ. Хэрвээ та тий тэнд удаан 2 3 сараар ч юм уу 3 сараас дээш сурах байгаа бол ашигтай бактери авч яваарэ. Хотоодоо хамгаалаарэ гэж би хэлмээр байна. Тэгээд уснаас тийм цэвэрхэн биш. За дараагийнх нь болохоор жоохон аюултай байж магадгүй. За ялангуяа Манила, Филиппиний Манила энэ төр бол нөө юмыг айгүй хурдан шүүрдэг. Буцыг ингээл уцаараа ярьж байхад л ингээд шүүрээд аваад явцдаг. Цүнхийн шүүрдэг. Нөр чи юу гэдэл дээрэмддэг. Такси максинд энэ төр явж байгаа хүмүүс энэ төр дээрэмддэг гэд тиймэрхүү юмнууд бол би сонссон. Манилагаас Сибун илүү арай одоо Сибун арай аюулгүй. Гэхдээ бас ганцаараа орой морой энэ төр ганцаараа яваад бол дими аюулгүй байдлаа сайн хангаж яваарэ. Та Филиппинд IELTS центр өгч байгаа бол оноог чинь жоохон дарч тавьж магадгүй гэдэг нь болохоор арай одоо тий чанга бол таныг дүгнэнэ гэсэн үг. Филиппин хүмүүс нь жоохон ядуул та жам ингээл газараар гүйж идэг те гудамжинд байгаа хүүхдүүд нь би минийхээ бөөсийг түүгээд ингээд хөвчөж байгаа байхгүй юу газар те тиймэрхүү юм харахад энэ төр бол зүрх шимшэрмээр бол байсан. Тэгээд амар их гудамжны нохойтой тэгээд бүр тэр гудамжны нохойрууд нь туранхай дисквол нэг хүлэн гэмтсэн ч юм уу нэг эргэтэн гэмтсэн. Тийм харахад ингээд айгу хэцүү нөхцөл байдлууд бол харагдсан. Тийм дээ ер нь дүгнээд хэлэхэд бол би бас хамгийн эхлэнийхэнд хэлсэн шүү дээ. Хүнд бол 100% зөвлөн. Саяны юмнууд дээрээ танд бол анхаараарай гэж хэлмээр байна. Хувцас, хоол, тэгээд аюулгүй байдал энэ төр дээрээ анхаараарай. Таны хичээл зүтгэлээс шалтгаална шүү дээ тий. Таныг очиод нэг хүн барж ингэ хүлж байгаа л ингэдийн тэгдийн гэж хэлж өгөхгүй та хичээлээ хийхгүй бол бас тийм сайжрахгүй байж болно. Хичээлээ та ингээ маш сайн хичээгээд инх юм бол мэдээж сайжрна. Тэгэхээр бас хүний хичээл зүтгэлээ шалтгаалж бас үр дүн бас өөр гарч ирнэ шүү. Хэрвээ та нарт би миний яриаг дутуурсан байвал та нарыг доор комент хэсэгт үлдээгээрэй. Таалагдсан бол лайк дагаарай. Шеэр хийгээрэй. За би энэ YouTube channel дээрээ болохоор хүний хөгжөөл, Япон хэл тий Японоос Итали ирэхэд ямар байсан гэд иймэрхүү олон төрлөөр би бичлэгүүд хийдэг шүү. Тэгээ та нар маань сонирхвол орж хараарай. Тэгээ та нар маань subscribe хийгээд дараагийн бичлэг хүлээж байгаарай. Баярлалаа. Баяртай.